Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас жил бүрөө барилгачдын зөвлөгөөний зохион байгуулдаг. Энэ жил аймгийн цэцэд таамын газар хөгжлийн төлөө барилгачдын холбоотой хамтран орон сууцжуулалт дэд бүтэц сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Зөвлөгөөнд хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яам, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, орон нутагт барилга барих тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнууд оролцож барилгын салбарт тулгамдж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Сүүлийн жил зөвхөн 10 хэрэг гэлтгүү Өрөнгай аймгийн ихэнх сумдууд бол нийтийн орон сууц, үе хвшлэр бүрдээ нийтийн орон сууц нэлээд баригдаж байна. Тийм учраас цаашдаа энэ нийтийн орон сууцны төлөвлөлтийг яаж хийх вэ? За нийтийн орон сууцны бодлогыг бид орд нутгад яаж зөв төлөвлөх үү гэдэг ийм байр суурь нэлээд яригдж байгаа. Ер нь энэ барилга угсралтын барилгын салбарт хамгийн тулгамдсан асуудал нь төгөөмөл дархацсан асуудал. Өөрөөр хэлбэл элс хайрганы асуудал байна. За дээрээс нь манай Өрөнгай аймагт бол үндсэндээ нэг 2 бетон зурмгийн үзэл ажиллаж байгаа. За эндээс гарч байгаа бетон өнөөдөр зах зээлд бол жоох үнэтэй байгаа. 210 км-ийн цаана байгаа Баян-Хонгор аймаг гэдэг 1 куб бетон гэхэд 240. Тэгэхэд манайхад бас 100,000 төгрөгийн илүү. Тийм ч ашиглаж төгөөмөл дархацсан байлахаар нээлт олон болох. Тэр нь эргээд бас энэ тодорхой хэмжээний барилгын үн тийм ээ метр квадратын үн нөлөөлөх тэгснээр орон сууцны үнс тодорхой хэмжээр доктортой байх багасах ийм ажлууд бол байгаа. Төрөөс гарч байгаа чиглэл бодлогын хэмжээнд энэ орон нутаг маань өөрсдөө цаашдаа энийг авч энийг яг хэрэгжилтийг нь хангуулахад хамгийн том шаардлагатай асуудал бол хот суурин газар, сумын төв, хот суурин газрынхаа хөгжлийн болон хэсгийн эрхлэлүүд байх хамгийн том шалгуур зүйл энэ байж байна. Өнөөдрийн байдлаар бол Өрөнгай аймгийн 8 сумын төв дээр ерхий төв шинээр болон шинжилгээ өөрчлөлт тодтох юм шаардлагатай байгаа. За мөн түрүүнд инженерийн дэд бүтцийн хангамжийн бэлэн байдлыг бас шаардах хэрэгтэй болж байна. Нэгжээс маань барилга маань өөрөө баригдах нөхцөл техникийн хэрэгцээг хангах боломжтой бүрдэн. Өрөнгай аймагт боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын барилгачилтыг 80% шийдвэрлэж ирсэн. Цаашид сумдыг орон сууцжуулахад голлон анхаарна гэдгийг аймгийн цэцэд хэллээ. Энэ хүрээнд сумдын инженерийн шугам сүлжээнд бүрэн холбож дуусгах юм а. Яг систем талаас нь нэгтгэхэд базаад олж харах юм бол энэ дэр хамгийн гол шүүмжлэлтэй хандах юм юу вэ гэхээр бидний өнөөдрийн яг энэ шаардлаганд таарсан тийм хүртэн хэмжтэй шинжлэх ухаанч тийм шин мэдлэг үнэхээр дутагдаад байна. Дутагдаад байна. Зураг төсөл дээр бид нар дэлхий дээр байгаа хамгийн дэвшилттэй сайн технологиудыг тусгаж чадчихээн үгүй байхгүй байж байна. Барилгын үйлдвэрлэлийн технологиудаар бид нар хамгийн сайн үр ашигтай технологиудыг орон нутагт тохирсон технологиудыг сонгож чадчихээн үгүй чадахгүй байна. Тэр үтгээд үйлдвэрлэл дээр орон нутагтаа бид нар нөөц боломжтой тулгуурсан материал үйлдвэрлэлийн баазыг бид нар төсөөлж чадахгүй шүү дээ өнөөдөр. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? Хамгийн чухал амин асуудал бол энэ бүгдийг гаргахын тулд яах ёстой юм бэ гэдэг гарцыг би өөрийнхөө өгүүлэлгээр энэ илтгэл тавих сэдвээр хөндөхийн үйл зорьсон юм аа. Хот төлөвт цогцоороо бүрэн хэрэгж чадахгүй байна гэдэг асуудал бол ерөөсөө хот байгуулалт гэдэг үндсэн юм барихгүйгээр хот байгуулалтаа дагаж явах ёстой газар зохион байгуулалтын толгой дээр гарчаад газраа дураараа олгочоо тэрний дараа хот байгуулалтаа хэрэгжүүлнэхээр дараа л наалдагдаад өөрийн газар дээр аж ахуйн нэгжүүд бол дураараа барилгажуулахын ирмэлзэлтэй ил дад янзлын байдлаар ажилладаг. Тэгээ эцсийн гүйцэтгэл нь хот байгуулалт маань төгс болж чадахгүй байна. Тэгэхээр энэ бүр яам нь бол ингэж байгаа шүү дээ. Хот байгуулалт барилга орон сууцжуулалт яам ч нэртэй байна. Тэгсэн мөртлөө бодлогын агентлаг нь болохоор газрын харилцаа гэж яваад байдаг. Тэгэхээр энийг бол хот байгуулалт гэдэг үндсэн бодлого дотроо зангиджээж энэ бүх алдаа дутагдлыг засахгүй бол зүгээр бид нар тэр хот байгуулалт гэдэг үндсэн бодлогоо алгасаад орон сууцны барилга яриад ипотекийн юм яриад сүүлийнхээ юмыг яриад сүүлээс нь ингэж хөөж яваад байгаа нь ингээд гол завхралын их үүсвэр гэж бодож байна. Барилга байгууламжийн чанарын асуудал дээр ярихад нэгдүгээр мөн санхүүжилтийн асуудал байдаг. Нөгөө талаасаа бол материалын асуудал бас маш чухал байдаг. Бетон дүүргэх чинь материал чинь манай Өрөнгай аймгийн хувьд бол хамгийн барилга дээр тулгамдсан асуудал бол төгөөмөл татхацтай нэг ашигт тунтмал буюу хайр гэлсний асуудал маш
тулгымцсан асуудлууд байна. Энэ дээр л одоо төр засаг дан ганц аймгийн орон нутгууд анхаарад, аймгийн орон нутгийн удирдлагууд анхаарад шийдэж чадахгүй хэмжээний тийм том асуудал юм шиг байна. Энийг л одоо бодлогын түвшинд одоо маш олон газар энийг анхааралтай авч одоо ажиллавал бусдаар бол ерөөхдөө бас тулгымцсан асуудал бас харьцангуй гайгүй өгч байна. Аймгийн хэмжээнд жил дунджаар 300 орчим айлын орон сууц шинээр барьж байгуулж байгаа юм. Тэр хэрээр үн чанар аюулгүй байдлын асуудал давхар яригдж байгаамаа. Барилгын түүхэд бетон зургийн хүлээгдэл их байдгийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлж байлаа. Орон сууцны талбай өндөр байгааг иргэдч шүүмжиллээ.